За бүгдд нь энэ өдрийн мэнд. Гээд бүтэн PC маань 6 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. 6 дугаар дугаар эхлэхээс өмнө та нартай нэг мэдээллийн чанартай бяцхан мэдээлэл хүргье. Юу юм бэ гэхээр өөрийнхөө комент сэтгэлдлүүдийг ингээд хараад хахад One Piece манга хаанаас унших юм бэ гэсэн сэтгэлдлүүд айгүй олон байлаа. Би ч бас өөрөө сонирхол төрөөд One Piece манга ер нь байгаа болов гэд нийтээ сайж үзсэн чинь ер нь Монголд миний хайж авснаар 2 манга сайт өгдөг юм байна. Хоёулаа ирэх худалдаж авч ээж манга уншдаг юм байна. Тэгээд ер нь ороод One Piece манга байгаагүй гэж би харж чадсангүй л дээ. Эрхийг хөдөлж аваагүй. Тэгэхээр юу гээд байна гэхээр та нартаа зориулаад 12 сард гарах 1132-оос 1135 хүртэлхийн One Piece мангануудыг та нартаа орчуулж хүргье гэж шийдлээ. Та нар маань энийг дэмжиж явах юм бол доор комент хэсэг дээр нэмэх нэг гэсэн комментиг үлдээгээрэй гэж хүсье. Үнэхээр хийхээр бол тун удахгүй дараа эсвэл дараагийн дараа 7 хоногоос 12 сартаа One Piece-ийн мангаг монголоор хүлээж авах нэ гэсэн үг шүү. За ингээд бичлэгтээ орцгоё. За ингээд энэ 7 хоногийн маань топ пост маань Loud Candidate гэсэн үний пост байна. За ямар пост юм бэ гэхээр Koshiro гэсэн нэртэй ямар тайлбаргүй пост байна. Юу юм бэ гэсэн From Koshiro to Zoro. Koshiro эсрэг Zoro гэнэ. Ингээд хараад хахад бүр айгүй адилхан надад санагдсан л да нэг. Би бас 3-4 өдрийн өмнө яг тавигдахад нь харсан. Ингээ харахаар Зорогийн нөгөө нэг багд нь байхад өөрийнх нь ялан дийлнэ гэсэн үнийх нь аав, дожогийнх нь багш нь байна шүү дээ. Тэгээд ер нь сүүлдээ манга дээр яг энэ хоёр толдох хаа гэсэн таам өгöd болохоор ер нь сэлэм ашигладаг самурай адилхан юм кимоно гэдэг лөө. Кимоно өмссөн. За буруулж олуулчлаарай. Ингээд доор нь комент хэсэг дээр нь no economics Нусчууч нь AK дарал дээр тулдаж байх яг тэр үед Koshiro зүүн цэнхэр буюу одоо East Blue элдний хичээлээ зааж байсан байгаагаар манга дээр гарсан байдаг. Koshiro Нусчууро хоёр ч өөр хүн гэдгийг хэн ч ойлгохоор тайлбарлаж бичлээ шүү гэд давхар зурагтайгаа хийсэн байна. За баярлаа. Curious Opposite Lucky Gems гэнэ. Lucky өөрийгөө Sangod Nika гэж хэлсэн. Үнэн дээр Luffy Sangod Nika шүү дээ. Гэхдээ Lucky Gems Vegapunk-ийн зохион бүтээсэн хурамч Gems байх магадaltaй гэж байна. Доор нь тийм байхаа. Үгүй тийм байх боломжгүй. Никаг хулбарлах боломжгүй гэж Vegapunk хэлдэг. За ер нь бол энэ God төрлийн жимсийг бас хулбарлах жоохон боломжгүй байх гэж би бас өөрөө найдаад штэ. Тэр тийм байсан бол тэгээд үнэхээр God жимсүүдийг аль үжиний хулбарлаад энэ тэнд хүмүүс тараацсан байгаа байх. Тийм ээ. За тэгэхээр боломжгүй байх. Reject дарчи. За дараагийн пост маань evening comment 4156. Зөвхөн миний бодол шүү. Энэн дээр би бас арай л хэтрүүлж бодсон байж магадгүй. Kid Shanks руу дайрах гэж байхад Shanks-ийн багийн гишүүн болон Backman Shanks-ийг Kid руу дайрах гэж байхад нь Shanks-ыг харан тэр тун таагүй ирээд харсан болтой гэж хэлдэг. Энэ үгнээс нь харан би Shanks-ыг ирээдүг харах чөтгөрийн жимстэй байж магадгүй гэж бодсон. Энэ зөвхөн миний бодлохоор тэгж их ач холбогдол битгий өгөөрэй гэж байна. За комментэр нэлээд тодорхой тайлбар өгсөн байх гэж найдаад комментэн жоохон уншиж. За Devil Fruit бишээ бро. Shanks бол одоогоор One Piece дээр хамгийн хүчрэг хаки эзэмшигч Katakuri болон Luffy ч гэсэн хакигаар ирээдүг харах хэмжээнд хүрсэн байдаг шүү дээ. Хөмжлөхгүй тайлбар өгсөнд баярлалаа. За дахиад орн маш урт нэг коммент орж ирсэн байна. No economics байна. За Big Mom, Kaido, Shanks гээд Yonko нар бүгд ирээдүг харах хакитай гэдэг нь батлагдсан. Одоогоор ирээдүг харж чадах хэсэг нь тодорхойгүй цорын ганц Yonko бол харсгалт шүү. Аним мангаг нь алсахгүй үзсэн бол мэдэх баха. Zoro Kaido руу хэмжээний Ryu Shinges-д дайралт хийх үед Big Mom Kaido-д бултахыг сануулдаг. Энэ бол Big Mom-ыг ирээдүг харж чадвартайг баталсан тохиолдол. Luffy Gear 5 болж хувирахаас өмнө одоо өрнөсөн тулааныхаа үеэр Kaido Luffy-д хандан чи ганцаар ирээдүг харж чаддаг юм биш шүү гэж хэлсэн. Энэ бол Kaido бас хааны хакет гэдгийг нотлох баримт юм аа. За маш тодорхой гоё тайлбар өгсөн биш шүү. Economics thank you. За дараагийнх нь Witchprint long time no see. Аха та намайг зөндөө ярьлаа. Намайг бичлэгэндээ оруулаарай. Төшиг ахын комент. Яг л тийм байна те. За тэгээ юу юм бэ гэхээр Shanks Luffy-г хамгаалах биш зүгээр жимсээ хадгалах гэж нэг гараа тастуулсан баха. Яагаад гэвэл ойлгомжтой 3 тэрбумын жимс швтэ. Нэг хүүхдийг хамгаалах та биш угаасаа Shanks ойртой гинэ. Юу гэж байгаа юм бэ? Яг 3 тэрбумын жимс гэх нь гарсан болов. Би одоо тгий санахгүй байх юм. Тэгтэл Sangod Nika гэдгийг Shanks анхнаасаа мэдчихсэн шүү дээ. Би өмнө Loki-гийн бичлэгэн дээрээ хэрвээ Shanks ингээд аваад ингээд хувилдсан бол гэж ярьсан те. Яг энэ бол зүгээр яг байж болох таамаг.
One Piece ингээд янз бүриймээ солих нь уу солихгүй нь бас солиод тэр бүхэн худлаа байсан маа гэдэг юм байсан бол бас сонирхолтой тий. Тухайн үед үнэхээр засгийн газрын жимхэн одоо жимсийг аваа явж гинэ гэж бодсон чи аль үжээн ингээд солиод тавьсан жимс байсан чинь биллүү гэж би бодоод тэгж хэлж ийсэн шүү. Тэгээд энэ дээр тайлбар өгөөд энэ дээр тайлбар өгөхөд 3 тэрбумын жимс гэхээс илүү Сангод гэдэг аягүй хүчтэй одоо Joy-Boy-ийн жимс гэдэг магадгүй Shanks мэдчихсэн болохоор л за Luffy окей гэж аварсан болов. Тийм ээ. За ингээд дараагийнхаа пост руу орцгоё. Дараагийн пост маань alarming return гинэ. Та нарт дээр Reddit дээр нэр нэг ингээд хаяг нээчээд нэр нь яагаад ингээд англиар байгаа юм бол монгол нэртэй болс гоё биш гэж үү? Тэнэлээ. За. Зүгээр л гинт орж ирсэн бодол шүү. Ему Zebek 2. За, Zebek яг үнэндээ үхээгүй. Зүгээр л Impel Down-ы хамгийн нууц газар Loki шиг гинжлэгдсэн байгаа хаа. Тэгээд Final War дээр Blackbeard түүнийг судлах гэж байгаа хаа. Гэхдээ зүгээр нэг таамаг шүү. За, Ему яг үнэндээ эрэхтэй. Тэгээд Lily Joy-Boy тайртай байсан гэдгээ. Бас Ему Lily тайртай байсан болохоор Joy-Boy-ыг алж өөрийгөө Lily-д дурлуулах гэсэн баха. Гэтэл тэр санааг нь Lily мэдээд нөгөө ирэм нь мэдэгдэхгүй гарын чөтгөрийн жимсээр эмхтэй болгосон баха. Тэгээд жоохон урталчлаа sorry гэж байна. За уртын хувьд бол уртч байна. Гэтэ гой санаа байна. Тэгээд гой санаа нь юу юм бэ гэхээр үнэхээр харсахал яг Impel Down-д Zebek байж магадгүй гэж одоо тухайн үед бас жоохон горилготой одоо Ace-ийн дайны өмнөхөн Impel Down дээр ирсэн болов гэж бас хардаж үзлээ. Тэр үнэн бол вау, One Piece гэдэг үнэхээр нууцаар дүүрэн шүү. За ингээд дараагийнх нь манга дараа Blackbeard гэсэн мэнэ. Хар сахалтыг Garp ялах бол яах вэ? Garp бүхээгүй бас Kuzan Garp-ын талд орох бол. Яагаад ингэж бодсон бэ гэхээр Law ингэж хэлдэг. Асарыг хакины өмнө ямар ч төрлийн жимс хүч мөхсддгөө. Тэгвэл бусдад шууд нөлөөлдөг жимснүүд илүү хакинд мэдрэг гэдэг нь харагддаг. Logia жимс хакинд Logia чанар алддаг. Өвчин одоо тараадаг жимс нь хаки ирэлхэд өвчин арилдаг гэх мэт. Харин хар сахалтын бусдын жимсийг тэр дотроо Logia жимснүүдийн хүчийг төр хордог. Тэгвэл хаки ашиглавал хар сахалт хүчээ ашиглаж чадахгүй. Тэгэхээр хаки сайн хэрэгэлдэг хүн хар сахалтыг үзэх байхаа. Эсвэл Luffy хакигаа хөгжүүлэх байхаа. Шин төрлийн хаки дахиад байгаа болов уу? Ер нь шин төрлийн хаки гэлтгүүл ер нь юм л байгаа байх. Бидний мэдэхгүй зөндөөл юм байгаа байх. За ингээд олон юм яриад хав дараагийнхаа пост руу шилжицгээе. Classic Nobody 2001. Shanks-ийн тамга. Нэг санаа байгаа нь Shanks албар сан годника жимсийг Luffy-гийн байсан газар авчирсан байхаа. Боёо East Blue. Учир нь Goldie Roger-ийн хүү энэ газар ирэх ёстойг мэдж байсан. Goldie Roger өмнө Laugh-Tale дээр очоод арай эрт ирсэн гэдгийг мэдсэн. Тэгээд тэр болон баг нь дараагийн Dio хөхтэй хүн шин далайн дэрэмчний хаан байх ёстой гэдгийг мэдсэн баха. Тэгэхээр Shanks Ace гээд Roger-ийн хүү төрсний дараа хаан очих талаар судалж мэдээд хүлээж байсан. Тэр үед нь Monkey-тэй Luffy гээд бас нэг Dio хөхтэй бацаан гарч ирээд ирээдүйн далайн дэрэмчний хаан болно гэж хэлэхэд Shanks мөрөөдөл болон Dio угаас нь болоод хэл сонирхож анзаарч ихсэн. Дараа нь одоо жимсийг санамсаргүй эзнийг Roger-ийн өнгөрсөн түүх том өрөөдлийн Roger-ийн өнгөрсөн түүх том өрөөдлийн өнцөг зогсшгүй явж хаан болсон гэдгийг санаж. Эсвэл зүгээр л нэг Dio охтой том өрөөдөлтэй бацаан идчихсэн. Энэ бацааныг чадна гэж итгэхээс өөр арга алгаа гэсэн баха. Roger түүнд өөрийн амьдралын түүхээ ярьж өөрийн малгайгаа өгж байсан үтэлж л би ирээдүйдээ мөрий тавьж зүүн гараа өргөлөө гэсэн баха. Бас нэг таамаг хэлэхэд тэр далайн мангас зүгээр нэг мангас биш ээ. Тэгээг бол Shanks гараа алдахаар тийм сул хакитэй хүн гэж үү. Тэгээ дараа нь Luffy зөхөж хаяад явдаг нөхөр бас өөр охоо. За тэгвэл Luffy-гийн жимс sacrifice шаарддаг байж болох юм аа гэж байна. За хамгийн сүүлийнх нь ерөнхий боломжийн те sacrifice шаарддаг буюу одоо тэр жимс эдсэн тохиолдолд ямар нэгэн одоо золиос ч юм уу те өргөл өргөддөг гэсэн утгаар юм байна шүү дээ те. Okay, that's good. За ингээд дараагийнхаа пост руу орцгоё. Maximum Pumpkin гинэ. Shanks Luffy гэсэн байна. За Shanks-ны гараа үнэндээ алдах хэрэг байсан уу? Тийм ангасыг бол гараа алдахгүй дийлчхээр. Гэхдээ яах вэ? Хэцүүхэн маш ойрхон байсан бахал та. Тэгээ мөн Hito Nomita болохоо холбоотой таамгууд нэлээд гарсан ч те. Shanks өөрөө жимсийг ямар нэгэн байдлаар идэхийг хүсээгүй. Эсвэл идэж болохгүй учраас Luffy-г ирээдүйг хараад одоо хардаг чадвартаагаараа тэгээ Luffy жимсийг идүүлсэн нэг учиртай юм аа. Тэгээ мөн Luffy-г хүчрэх хүн болно гэдгийг мэдээд Luffy-г өөртөө ашиглахын тулд гараа золиослож итгэлийг нь авсан болох вэ. Shanks одоогоор сайн муугийн дунд байгаа шүү дээ гэж байна.
За шагаа маань доор нь идүүлсэн биш л дээ. Люфи өөр болоод идсэн штэ гэж байна. Идүүлсэн магадaltaй гэж бодоод ингээд бичиж үзлээ гэж байна. За энэ дэр би no comment. За дараагийнхаа пост урцгаая. Alone Hippo. За миний бодол шүү. One Piece-ийг орчуулбал нэг хэсэг гэсэн үг юм аа. Тэгээ миний бодлоор One Piece нь 800 жилийн өмнө устсан эртний хад улсын Dio охтнуудын байдаг байсан газраа. Энийг мэдсэн Рожер маш их баярлаж 3 хоног найрлсан баха. Тэгээ дахиж хэлэхэд миний бодол шүү битгий шүүмжлээрэ. Тэгээ манайх их гоё ингээд сануулгатай орж ирэх юм те. За 3 хоног найрлсан гэж ярьдаг те. Гэхдээ за яг байж болох юм. Энэ дээр би бас no comment энэ яриул бас нэлээд удах гэдэг юм санагдаад байна. Үмээ дараагийнхаа пост амар урт юм биш те. За ингээд одоо өөр арга байхгүй топ пост маань ингэж орж ирсэн байна. Айгуугаа монголоор бичсэн байна л да. Нэр нь хүртэл айгуу гайхалтай. Бичлэгэндээ оруулраа гинэ. За бичлэгэндээ оруулаад энэ бүтэн бисамгаа дугаар 6-гийн хамгийн сүүлийн пост болгоё да. За Локи. Локи бол One Piece-ийн Elbaf-ын аркийн хамгийн чухал дүрүүдийн нэг бөгөөд түүнийг ирэх хитэн бүлэгт илүү дэлгэрэнгүй гаргаж өгөхийг одод хөлж байгаа бол та. Локигийн тухайн анхны дурдах явдал нь Whole Cake Island арк дээр гарч ирсэн бөгөөд энэ үеэр түүнийг Big Mom Pirate-тай холбоотой нь шүтэн бишрэгчд нь ил болсон юм аа. Тэгээ түүхэнд Локи Big Mom-ийн охин Лолог эхнэрээ болохыг хүсэж байсан ба тодорхой дурдсан байдаг. За гэвч Лола өөрийнх нь хувьд талан хайж гэр бүлээ орхисноор уг гэрэл бүтлгүүтэж улмаар Big Mom Pirate-ууд болон Giant Pirate-ийн хооронд харилцаа уламд орцсон. Түүнээс хойш одоо Локигийн тухай ямар ч мэдээлэл гаргаагүйч Elbaf аркад түүнийг аль биесээр танилцуулж байна. Одоо Локиг аль хэдийн уншигчдад бүрэн харуулж ирсэн бөгөөд илүү сонирхолтой нь түүнийг Red Hair Shanks гэх эзэнтэй холбох боломжтой мэт харагдаж байна гинэ. Локигийн өөрийгөө нарны бурхан хэмээн итгэдэг нь гэсэн маань. За One Piece-ийн 1130 дугаар бүлэг дээр Локи өөрийгөө дэлхийг сүтгэхэр сонгогдсон нарны бурхан гэж итгэдэг тухай уншигчдад илчлэгдсэн гэж байна. Elbaf-ын ард түмэнч бас тодорхой хэмжээнд түүнийг хүчрэг аюул занал гэж үздэг нь батлагдсан. За Giant Warrior Pirate-уудын зарим нь Локигийн хүчийг улс орноос сүйтгэж чадах биз гэж үздэг бололтой. За Локи өөрөө ч мөн адил өөрийн хүч чадалд ихээхэн итгэлтэй байгаа нь 1130 дугаар бүлэг дээр тодорхой харагдсан. Elbaf-ын хүмүүс Локиг баривчилж доод ертөнцид далайн чулуугаар хийсэн гинжээр Treasure Tree Адамд хүлсэн байлаа. За Локи чөлөөлөгдөл Elbaf сүр хэрсэлтэй гэж үзэж байгаа учраас түүнийг маш хатуу харуул хамгаалтанд байлгаж байна. Shanks болон Локигийн харилцаа. One Piece-ийн 1131-р бүлэгт Локи Shanks-ыг дахиад Pirate гинэ гэж дуудах үед за Shanks болон Локигийн хооронд ямар нэгэн түүх байгаа тодорхой болсон байдаг. Гэсэн хэдиж Локи энэ нэр хочийг тоглоомор өгсөн бөгөөд Shanks болон Luffy-гийн хоорондын холбоог мэдснээс үүдэн Luffy өдөөхийг хүссэн байлаа. Luffy үүний учрыг асуухад Локи хариулахыг хүсээгүй бөгөөд түүний оронд өөрийг нь судлахыг шаардж байгаа. Гэвч Локиг судлах нь Elbaf-уудыг юу One Piece-ийн ертөнцид асар их гамшиг авчрах магадaltaй. Shanks 6 жилийн өмнө Elbaf дээр очисон бөгөөд одоо энэ үеэр Локиг зөксөж түүнийг хяналтанд байлгаснаар Yonko цолонд хүрсэн байх магадaltaй гэж үзэж байна. Энэ үйл явдал нь Elbaf-ын аврах биетүүдийн Shanks-д өртөө болоо зөксөхгүй түүнийг хамгаалагчийн дүрд оруулсан байж болцсошгүй. За ирэх бүлгүүдээс сүлээх зүйлс нь юу вэ гэхээр одоогийн байдлаар Локигийн талаарх олон ус талигдаагүй хөвөр байгаа бөгөөд одоо уншигчдад одоогийн зохиолыг өрнөлийг тисэн ядаж хүлээж байна. Локигийн дүр Shanks-ийн үүрэг наран бурхан Никагийн домгийн талаарх илүү олон зүйл тун удахгүй ичлэгдэх нь гарцаагүй юм аа. За ингээд та наргаа бодоод 441 хүн энэ группт байгаа юм да гэж бодоод дахиад нэг хэдэн пост нэмж уншъя дөө. За дараагийн пост маань төвшин гинэ. За Facebook-аас гусчлоо гэж. Garp хүү охин хоёртой ба хүүн Mihawk охин Luffy-гийн ээж. Тэгээд Mihawk сэлэмний хараалаа удирдах чадахгүй байхдаа дүүг алсан бол яах вэ? Тэг магадгүй унтдаггүй хаа гэж. За тэгээд энэ хүү жоохон үс хөмсөг тухны одоо юу гэдэг юм бэ? Яг энэ голын үс ирүүнийхээ сахал махлыг харуулсан байна. За ер нь байж болох юм. Гэхдээ ер нь One Piece дээр чинь яг хөө ингээд адилхан зурлаа гэд заавал хөөхөн болоод байх шаардлагагүй хаа тийм ээ. За дараагийн постыг нэлээд уншиж үзчихээ дундаас нь ганц зэрэг рандомор сонгочдөө. За энэ нэрийг бол би уншиж чадахгүй та нар өөрсдөө уншихгүй дөө. Хар сахалтын түүх магадаал гинэ. Эйгөө. Хар сахалт нэг бид 3 толгой байсан тул нэг хүн захын 2 толгойг нь завчивч ганцхан толгой болох хар сахалт 2 ах дүүсийнхаа сүнсийг буцааж авах боломжтой мэдээд тэр жимсээрээ ах дүүсийн сүнсийг аваад 2 жимс идсэн баха. Би нэг зураг олсон. Тэгээд тэр нь pixel 20 гэдэг нэ. Цаавын зургийг ингээ гаргаад ирчих.
За дараагийн маань random. За эрхмээ 69. Lucky Usopp Big Mom нарын албаа гэж байна. Elbaf-ийн ханху. Elbaf нь One Piece-ийн ертөнцийн хамгийн үжирэг авраг хүмүүсийн ус юм аа. За Lucky урд нь Big Mom-ийн гэр бүлийн гишүүн болох Lolo-тай сүү тавих өгсөн гэж гардаг. Гэхдээ энэ сүүн бүтлгүүдсэн. Lucky Big Mom хоёрын хооронд таагүй харилцаа үүсгэсэн байх магадaltaй. Зарим таамаглалаар Lucky-ийн явдлыг шингээж за Big Mom-ийн эсрэг зэвсэг барихаар шийдсэн байх магадгүй. За тиймээс Luffy-гийн багийн Elbaf-д очиход Lucky Usopp хоёрын харилцаа хүчлэлтэй өрнөж Lucky өөрийгөө Big Mom-аас хамгаалахыг хүссэн байж болно. Эсвэл Lucky Big Mom-ийн холбоотон болж Luffy-гийн багт асуудал үүсэх том хүч ирж мэднэ гэж. Одоо та нар бодоо Big Mom маань ингээд үхсэн амт мэддэггүй ямар ч тааш лавр унсан байгаа. Тэгээ үнэхээр үхсэн байх юм бол Big Mom-ийн далайн дээр юмшд бид нэр дахиж лай олноо. Kaido-гийн далайн дээр юмшд бас лай олноо гэсэн юм байхгүй бах уу. Үнэхээр гай болохоор бол тэр хоёрын одоо доор байдаг King тэр хүмүүс нь гээд хамтрал үүсгээд орж ирвэл бас юу юм гэх байсан. Гайг бах гэж бодож шүү. Тэгээ юу болох юм бэ? За ингээд ер нь комментуудаа болиулъя да. Тэгэхгүй бол би ч унш чадахгүй юм байна. Цаг маань ч илүү амар яваад байна. За ингээд энэ удаагийнхаа бүтэн пистэ хамт байсан үнэхээр баярлалаа. Тэгээд edit мэдээд нэлээд цаг шаарддаг шүү залуусаа. Аль болох одоо намаагаа дэмжиж лайк дараад, саб дараад тэгээд эмэмэд үзүүлээд гоё яваастай гэж зөвөр түбэр нь хараад саб дарчих зэ. Удахгүй 100к өрөх гээд байдаг. Жоо дэмжиж өгөл та.